Намаа Баццэг гэдэг би 1989 онд Эрмлийн үйлдвэрт ажиллаж байхдаа эрмэлж хийжээд үйлдвэр асалт ороод тэгээд хөгжлийн бэрхшээлтэй болсон. Одоо бол би өөрийн гэр бүлийн хамтгаа өшөө 2 хүүхэдтэйгээ тэгээ манай охтод бүгдээрээ гэр бүлтэй болоод бид нар олоолаа осоод миний хань утгаар бол залуудаа 10 жилд нэг анги хүүхэд байж байгаад суусан болохоор намайг хэдий осолд орсон ч гэсэн маш сайн ойлгодог. В 2018 онд бид хоёр явжгаад Ахиллес Монгол клубийнхантай тааралдаад дөнгөж байгуулагдаж байгаа манай клуб тэгээд бид нартай цог нэгдээч гэхээр баяртайгаар нэгдэж ороод тэгээд цогтаа ууландаа алхалтаа хийгээд тэр гайхамшигт бямб гараг гэдэг хагасаа өдөр болгоо явдаг алхалтыг хилцээд ингээ явдаг байсан. За тэгээ манай Ахиллес клубийнхан намайг дэмжиж ингээд Нью-Йорк марафонд оролцуулж байгаа энэ жил 2020 оны багт ингээд багтаж орсондоо маш их баяртай. Тэгээд миний хань надад туслаад миний дасгалжуулагч хийж байгаа. Гэхдээ би бол өглөө болгон гарч алхаж байгаа алхалтай гэдэг ингээд системтэйгээр бэлтгэл сургалтаа хийж байгаа. Тэгээд энэ надад бас би маань хөнгөрөөд марафонд гүгээд тэр 42 км-ийг давж гарна гэдэг бол одоо их том тийм давааг л давж ийн гэсэнтэй л ялгаагүй учраас тэрнийхээ ард гараад өөрөө ингээд сэтгэл санаа минь сайхан болоод энийг би туулж чадсан шүү дээ гэж бодоод гой байж хал юм бол бүгд надаар бахарх нь одоо энийг бүр хийх юмсан энэ марафонд оролцох юмсан гэсэн бүр маш их хүсэл эрмэлзэлтэй л одоо бэлтгэл сургалтаа хийж байгаа. Тэгээд энэ нь бол мэдээж бусдад гүөх тийм түлхцэн болж өгөх байх гэж би бас бодож байгаа.